За одоо энд харагдж байгаа төмөр замаас тэнд харагдж байгаа тэр үерийн далангийн цаатлын ачлага хүртэл одоо энэ хэсэг бүхэлдээ сэлбетонд дуулын үерийн хамгаалтын бүс гэж нэрлэгддэг. Цаанаас одоо үерийн ус орж ирэхэд энэ талбайг бүхэлдээ ингээ хоригдлогдох ёстой. Тэгээд цаашаага игтэв нэг үр өнгөрөөд ингээ явах ёстой ийм зориулттай талбай байсан. За энд бол нийс дүүргийн засаг дарга нар газрыг анхнаасаа хууль зөрчиж олгоод одоо энэ ард харагдж байгаа 650 айлын 4 блок Аквагартен гэдэг хотхон босоод. За энийг энэ анхнаасаа хууль тогтоомж зөрчиж олгогдсон учраас хүмүүс авилга хороол гэж нэрлэдэг байгаа. Одоо ч юм шүүхийн маргаантай байгаа ийм хотхон. Тэгэхээр энэ удаагийн тусгай сурвалжтайгаа энэ шийдвэр хүргэнэ. 2006 оны 8 сарын 23 Мигомби инх болтын тэргүүлсэн засгийн газар 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоол гаргалаа. 2007 оны 7 сарын 4 засгийн газрын 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тухайн үеийн хаалт дүүргийн 1-р хороо төв зөнгөлт хүрээлэнгийн хойно төмөр замын урд талд 11.8 га газрыг Монгол Солонгосын хамтарсан MNG Construction компанид ашиглуулах нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарлаа. Санал оруулсан хаалт дүүргийн засаг дарга Загжав тогтоолыг баталсан нийслэлийн иргэдийн хурлын дарга Бэлэг засгийн газрын 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлээч гээд одоо дүүрэг нийслэлийн удирдлагууд санал тавиад өнөөдрийн энд Аквагард нутган босч байгаа газрыг бол орон сууцны зориулалтаар анх олгосон баг 2007 оноос өөрсдөө санал болгосон. Тий, тэгээд дуудлага худалдааных нь анхны үнийг одоо баг Монголд анх удаалт төлсөн газар баг шүү. Тухайн энэ 2007 онд 207 сая төгрөг гэдэг бол асар их мөнгө. Тэр мөнгийг төлөөд 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд орон сууц барихаар олгогдсон. Үндэсний алтан өргөө гэд бүхэлдээ орон сууцаар ингээд төлөвлөгдсөн тийм. Харин түүний яриг он чийдэл төрийн бас байгууллагын хуульч Эрдэнэ очирнаар үгүйсгдэгэ. Тус төрийн бас байгууллага 2022 оноос уг газарт барилга барих ёсгүй гэж шүүгтэлцэж байгаа юм а. Засгийн газрын 40 мянган айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд манайх энэ газрыг эзэмшиж авъя гэдэг хүсэлтийг хаалт дүүрэг нийслэг өгсөн юм байна лээ. Тий. Тэнгүүт тэнд бол засгийн газрын 40 мянган айл орон сууц хөтөлбөр дотор нь энэ байршилтыг орон сууц барих талаар тогтоол дэр нь байхгүй байхгүй юу? Өгч өгсөн юм яа. Үгүй. Ямар ч байхгүй. Тэгээд засгийн газрын нэрийг л одоо хий ашигласан ч юм уу тийм. Одоо олтлоо. За тэгээд анх орон сууцны зорилттой гэж газар эзэмшихийг олгосон. Тэгэхдээ тэрнийг авах зөвшөөрлөө өгөхдөө за яг бидэнд хуулар үнэн биш Канаан баримт байдаг юм л да. Хаан алга явж байсан 6 ч үлээ 7 ч үлээ байр танаад өгнө гэсэн юм бичиг байдаг шүү. Нийслэлийн засаг даргын шийдвэртэй бол бүгд болоод наргаж байгаа. Дээр нэмээд одоо усны тухай хуулийг зөрчөөд онцгой хамгаалтын бүсэд барилга барих зөвшөөрөл өгсөн. Нийслэлийн одоо барилгатай холбоотой архитектур төлөвлөлийн даалгавар, эскиз, баталдаг албан тушаалтнууд байна шүү дээ. Нийслэлийн ерөнхий архитектур, хот байгуулалтын газар, барилгын хөгжлийн төв, барилга хот байгуулалтын яам гэдэг энэ байгууллагуудын олгосон шийдвэр шиг үйл ажиллагаануудтай холбогдуулж шүүхт өгсөн. За ингээд 3 жил, 4 жил яваад анхан шатны шүүхийн шийдвэр гарсан сая. 2008 оны 9 сарын 7 нийслэлийн засаг дарга Батбаярын 442 дугаар захирамж. Хаалт дүүргийн засаг дарга Загжавын захирамжийг үндэслэн MNG Construction компанид 11.8 га газрыг 5 жилийн хугацаагаар орон сууцны зориулалтаар ашиглуулах шийдвэр гарсан юм а. Үүний дараагаар бол 2011 оны 256 дугаар захирамжаар эрхийн шилжүүлээд Капитал банкнд эрх шилжүүлсэн байдаг юм билээ 111 мянган метр квадрат талбайг. Капитал банкнд яагаад шилжүүлсэн юм бол? Тэгээ энэ бол хууль бус болохыг тогтоосон бас шүүхтэр маргаад 2013 онд тэр Капитал банкнд шилжүүлсэн одоо шийдвэр нь хуулиасны биш байна гэж одоо үзээд MNG компани одоо эрхийг бол эргүүлэн одоо MNG компанид одоо эзэмшүүлсэн байгаа. Батүл засаг дарга биелүүлэхтэй шийдвэр гүйцэтгэл хүртэл одоо биелүүлээ гэдэг ш. Тэнгүүтээ нохон байгууламжийг гаргачихж байгаа юм. За тэгээд ногоон байгууламж болгож өөрчилсөн төв шийдвэрээ үгүй ээ. Наа чи ногоон байгууламж биш ээ. Орон сууцны зорилттой байх хэрэгтэй гэж маргаагүй шүү дээ. Ногоон байгууламжаа эзэмшээд яваад байсан. Батүлийн алдааг дараагийн хүрнэл зассан гэсэн Батул засаг даргын үед байхад ингэж хуваагдаж гарч ирж байсан. 2018 оны 11 сарын 27 нийслэлийн засаг дарга Суу Атуултын 1111 дугаар захирамж.
Энэхүү захирамжаар ногоон байгууламжийн зориулалттай уг газрыг 3 хуваасан. Инхдээ үйлчлэгээний зориулалтаар 29444 м2, усан парк спорт цогцлборын зориулалтаар 79875 м2, бусад зориулалтаар 2642 м2 газрыг MG Construction компанид эзэмшүүлсэн. За ингэснээр Улаанбаатар тусан парк байгуулахна гэдэг ойлголт эндээс гардаг. Одоо та бүхэн харж байгаа энэ цагаан будганд арилцсан хашаанууд шүү дээ. Энэ хашаанууд дээр чинь анхны нөгөө зар сурчлагаа гарч эхэлсэн шүү дээ. Азад байхгүй томоохон хэмжээний усан парк бий болно гэж бичлэг явдаг. Дунд голын иргэдэх шарилжид эзлүүлсэн 11.8 га талбайн 70% ногоон байгууламж, үлдэх 30% усан парк амралтын цогцлбор барихаар төлөвлөжээ. Бид нарын зөвхөн зурагтнаас үзэж болдог тэр далайн ирэг байна. Далайн ирэг дээр гулгах, серфинг хийх энэ бүх зүйлүүдийг бид нэр өнөөдөр бодит амьдрал болгохоор MG Construction сэтгэл шуудуудад байна. Энэ замаар хүн болго явахдаа ийм болох юм байна гэдэг хүлээлт үүсэж байгаа гэсэн үг. Та чи усан паркаа биш тэрийгэ бариад шүү дээ. Үгүй хамаагүй онц шийдэл биш үү? Энийн чинь зөвшөөрлийг өгөхгүй байгаа учраас энийг барьж шүү дээ. Та энийг нэг яагаад би анханасаа халахвч байсан гэж ойлгоод байгаа шүү дээ. Усан парк одоо тэр ингэж нь шүү дээ. Гадаадын иргэнд олгож исэн үе нь одоо ашиглуулж исэн үе нь орон сууц байна те. Эзэмшснээс хойш усан парк болоод ногоон байгууламж гэж явж ирсэн барилгаа биш байхгүй. Энэ халахвч биш. Халахвч байсан болбол бид нэр 2.2 тэрбум төгрөгөөр тухайн үед 15 онд ажлын зураг хийлгэхгүй. Английн Vitala Group-ээс бид нэр $800 мянган төлж тэзүү хийлгэхгүй. Тийм үнэтэй халахвч байд юм уу? Тийм үнэтэй халахвч байхгүй ш. Тэгвэл бид нэр өнөөдөр одоо хайсан гэд усан паркын тоглоомоор номер 1 компани руу гэрээ байгуулж мөнгө шилжүүлэх юм урьдчилгаагаа. Ийм үнэтэй халахвч би амьдралтаа үзээгүй. Тийм ямар ч тэрбумд нь тэгж халахвч хийхгүй шүү. Усан паркад 15 орчим тэрбум төгрөгийн зардал гарцсан байгаа. Одоогоор 15 баримттайгаа байгаа. 15 тэрбумаар халахвч хийнэ гэж байхгүй. 2020 оны 9 сарын 30 Батбаясгалан нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа Ад Ороб 1155 тоод тушаал гаргаж MG Construction компани газрын гэрчлэгээнүүдийг хүчингүй болгосон. Уг захирамжаар эдгээр газар цэцэрлэг түрээлэн ногоон байгууламж байгуулахыг нийслэлийн захирагчийн ажлын албанд даалгасан байдаг. Усан сан бүхэн онцгой хамгаалалт бол ингийн хамгаалалт үст. Одоо үйлчлэгээний зориулалттай бол орон сууцны зориулалттай газар ингээд эзэмших гээд байна гэж үзээд. Тэгээ ер нь бол хууль одоо гэрээгээр одоо хүлээсэн үүргээ биелүүлээгүй цаашд ер нь бол хилээд байгаа усан парка барихгүй байна гэж үзээд бол эрхийн гэрчлэгийг бол дуусгар болгоод захиргааны ерхий улсны дагуу сонсгож мэдэгдээд ингээд холбогдох нийслэлийн удирдах халуун тушаалтнуудад бол үүрэг болгосон юм захирамж гарсан юм байна. Одоо эн чинь л байхгүй. Хотын төвд ийм одоо том газар байна гэж хүн болгон шунэ шүү дээ. Үгүй тэгээ яах гэж тэгвэл 2007 онд тэгээ газар болгоцсон. 40 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлмээр байна, орон сууцруулмаар байна гэд зүгээр явжсэн компанид өөрсдөө олгочоод тэгээ бид нар өнөөдөр буруутан болоо суух уу. Одоо таны асуултанд би одоо юу гэж хариулах юм мэдэхгүй. Олгож болохгүй байсан газрыг танах авцсан юм шүү. Газраа ураалгасан компани хотын захиргаатай жил гаруй шүүгдсэн. Захиргааны шүүхийн шийдвэр MG Construction компани талд гарсан байдаг. Шүүхийн заргийн талаар тухайн үед ерөнхий сайд оюун эрдэнэ хотын дарга Сумын Азар нарын автобусанд ярилцсан бичлэг бол бий. Усан юуны зориулалтаас орон сууц болчлаа гэдэг баахан Монголд 11 төдөө ирсэн. Тэр чинь юу Яг тийм бодсон юм уу эсвэл эхнийхэн зориулт нь орон сууцаар гарсан. Тийм бол 2008 орон сууцаар гараад шүүхтэй юм. тэгээд өчигөө болгож дахиж шүүхт сэргээд тэгээд сүүлд нь усан паркаар гаргаад дахиж шүүхтэй дахиж сэргэлээр нь орон сууц усан парк тусгай зориулт гэсэн буруу чиглэлээр гарсан. тэгэхээр одоо орон сууцын хууль өрчөөг үсэн. Өчигөө угаасаа эхнийх нь үдгээ гарцсан. Тэгээд унгаагаад ингээд ус төрчүүлээд явуулсан. Энэ дунд Аквагийн артаа отхон өөр нэртэй болсон. Авилга хороолол гэж. Бид нийслэлийн засаг даргын орлогч байсан төмөр төмөө уг хорооллыг барьсан MG Construction компани гүйцэтгэх захирал Амар Баясгалан нараас энэ талаар тодруулсан. Хин энэ авилга хороолол гэдэг нэр өгч юу? Гэхдээ тэр нэг шилэн цогоол өгсөн юм шиг байлаа шүү дээ. Авилгад хороолол. Сайхан хараа. Усан парк өрнө гэж байгаа ийм хороолол барьж байгаа. Энэ үнэхээр тохирсон нэр шүү. Тэгээ шилэн цогоог бол шүүхт өгсөн ба. Тэгээ зүхтаад ирэхгүй байгаа байхгүй.
одоо тэр авилгач гэж хэлсэн тий. Энээсээ болоод компанид асар их хэмжээний охирол үүснэ. Энэ охирлыгоо одоо тэгээд төлж чадах л байлгүй. 2022 оны 1 сарын 11. Шүүгэн шийдвэрийг нийслэлийн засаг дарга Сумын Ойцор биелүүлж MG Construction компанид газрыг нь буцаан эзэмшүүлэхдээ газрын хэмжээ зориултыг нь өөрчилсөн юм а. Чи анх зориултны юм байгаагүй юм уу? Тэгээ олгосон юм чинь усны одоо энэ усны тухай хууль заасан, газрын тухай хууль заасан хамгаалтын бүсийн зурагт орцсон юм биш үү гэдэг агуулгаараа хүчингүй болгоод өгөөч гэдэг ийм агуулга бүхий хүсэлтийг нийслэлийн тухайн үеийн нийслэлийн засаг дарга гаргаж ирсэн. За тухайн үеийн нийслэлийн юм байсан. Сумын Ойцор байсан. Тэгээд тухайн үеийн засаг дарга энийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Хууль ёсны дагуу газар ингээд олгогдсон гэдэг агуулгаар хариу өгсөн. Тэгээ энэ нь болохоор нөө шүүхэд хандах бас нэг төрлийн урдсан шийдвэрлэх ажиллагаа нь болж байгаа. Ингээд шүүхэд хандсан. Шүүхэд хандаж эхэлж байхад би өмнө ч гэсэн олон хэсэгт яриа ярьжсэн. Хоёлоо өмнө ярьжсэн. Өмнө яг энэ хэсэг ярьжсэн. Энэ байшин одоо энэ байшингуудын гэсэн үг шүү дээ. 4 дахь давхрын цутгалд явуулж ирсэн. 4 давхар байж хат нь одоо та хэд ингээд хандаад явсан байна те шүүхэд. Одоо 20 хэдэн давхар гээд энэ ингэж эдийн хэмжээний одоо хугацаа алдах хугацаанд одоо хичнээн байгууллагууд одоо эсвүүлтлээр гэх юм уу энэ үйл явдлыг одоо өгшүүлсэн байхгүй. Нийслэлийн засаг дарга нэг зогсоох эрх нь байгаа шүү дээ. Захиргааны ерөнхий хуулиараа. Барилгын яам бас муу адил эсвэлтгүй хийсэн. Барилгын захиалагч нь бол MG Construction, гүйцэтгэгч нь Бүүти Construction гэх компани байж. Одоо эргээд цаг хугацаа явах юм бол хэн орж ирэх юм бол энэ байшинд байр захиалсан олон сая төгрөгөө өгсөн иргэд орж ирнэ. Шүүх өөрөө энэ хязгаарч хийж чадахгүй тийм гацааруугаар өөрсдөө өөр оруулахад бэлэн болоод зогсож байгаа юм. Тэр бидний юудаас ийм нөхцөл байдал руу анханасаа олохгүй тулд нэхэмж гаргасныхын дараах нь актын биелгийг хөдөлгөлзүүлэх буюу энэ асуудлыг шийдэд дуустал шүүхээс ийм хязгаарлалт тогтоож өгөөч. Барилгын үйл ажиллагааг зогсоож өгөөч гэдэг шаардлага тавьсан. Одоо хүртэл тэр шийдвэр гараагүй ингээ байж байна. Тийм эрх хэмжээний шүүхэд юм байгаа. Шүүхэд байж байгаа. Маш олон даваа талтай. Эргээд энэ гарч байгаа сүргээр давуур чинь хит том болох вэ? Хит олныг хамраах вэ? Нөгөө зөрчигдөд байгаа эрх чинь улам илүү болох вэ гэдгээс хамгаалж яг тэр маргасан цаг үе дээр нь байгаа байдалд нь зогсоодог ийм ач холбогдолтой хууль зүйн техник арга техник байхгүй. Гэтэл энийг одоо хүртэл авахгүйгээр нөгөө барилгын компаниг нь барилга барихыг нь үргэлжлүүлээд байж. За ингээд шүүх нэхэмжлийг хүлээж аваад тэр дунд нь маш олон үйл явдал болсон. Тэр дунд нь үер усны аюул болсон. За тэр үер усны аюулаас болоод Монгол улсын ерөнхий сайд, за их хурлын гишүүд, сайдууд, нийслэлийн засаг дарга албаны бүхэл хүмүүс ирээд энэ юм байна гэдэг агуулгатай юмнууд яригдчихсэн. 2023 оны 7-8 сард Улаанбаатарт орсон Адар бороо 4 удаагийн үер болсон. Үерт нийслэлийн 96 хорооны 31600 өрх 364 барилга байгууламж, 300 гаруй гэр байшин сууц, 116 аж ахуй нэгж, 231 тээврийн хэрэгсэл өртөж 4 хүн амиа алдсан юм а. 21 байршилд гудамж зам талбай усанд автаж 74023 хэрэглэгч цахилгаангүй болсон. Энэ бол Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээ буюу үерийн байгууламжийн чадварт дүн тавьсан хохирол байсан юм а. Нөгөө түгээр замбраагүй газар олгосны горыг иргэд хүртсэн сургамж байлаа. Энэ хэсэгт юу ярих хэрэгтэй байсан гинэ? Тэгсэн чи юу болгоцсон гинэ? Энэ хуучин далан бол юм байхгүй юу? Уул нь энэ хэсэгт болохоор усан сан байх, одоо ус хөрөмтлөгдөх зориулттай тийм талбай байсан байхгүй юу? Задгаа талбай. Ер нь бол тэгж төлөвлөсөн байсан. Тийм анханасаа тэгж төлөвлөсөн байсан. Одоо үерийн хамгаалтын далан болохоор яг энэ юуны одоо төмөр замын далангаар явж байгаад яг энэ хэсгээс энэ ерөө одоо нөгөө их тайвныг өрн доогоор гардаг байхгүй юу? Ингээд одоо ингэж өргөн явж байгаад ингэж гардаг байхгүй юу? Нарийсч гарч ирдэг. За энэ дээр нөгөө аква гарден гэдэг ингэ зүйл ингээд баригдсан. Тэгээ энийг барихлахын тулд 2010 3-4 онд энэ дунд голын үерийн хамгаалтын системийг төлөвлөсөн байлээ. Гэхдээ тэрийг бүр зохион байгуулалтад төлөвлөсөн. Албаар ингээд нөгөө сэлб дунд голын одоо юг нарийнхан болгоод үерийн хамгаалтын далангийн ингээд тотгошин шахаж байгуулад тэгээд тэрүүгээр болохоор яасан бэ гэхээр одоо энэ хэсэг газрууд тэгээ энэ Алтан хотхны энэ Riverstone-ы газрууд гэд энэ бүх газруудыг чөлөөлөөд ингээд одоо суурьшлийн болгохоор одоо өмнө нь бол одоо зарим хэсгүүд нь одоо юу гэсэн гэсэн үг шүү дээ. Голын татан байсан гэсэн үг байхгүй юу? Тэрийн татан дундуур нь ингээд үрийн далан бариад тэгээ шороо овоолж аваад ингээд барилга байгууламжаа барьсан. Тэгэхээр энэ бол нөгөө олон жилийн ийм зохион байгуулалттай одоо юу гэдэг энэ хотын А бүст газар гаргаж авах тийм одоо үйл ажиллагаа л гэж харагдаж байгаа. 2023 оны үерийн дараа
нийслэлийн засаг дарга сумын озер уг барилгын нураан гэж мэдэгддэг. Хамгаалтын бүс дотор орж иж байгаа. Энэ чинь хэд вэ? Онцгой чинь 100 м үлээ 50 билүү? 50 м дотор орж ирэхэд объект 1 2 3 хүртэж байгаа. Энийг хуулийн дарга арга хэмжээ авна. Ялангуяа энэ бүсээс чөлөөлж гаргана. Тийм учраас шууд болгоно. Гэхдээ шүүхийн маргаан болон ажлаа өгсөнтэй нь холбоотой энэ ажил нь бол яваагүй. MG Construction компани эзэмшүүлсэн газрын хэмжээг багасгасантай холбоотойгоор холбогдох байгууллагатай одоо ерөн шүүгцэр байгаа. Анх олгосон 29 мянган метр квадрат газраас 7 мянгаыг нь бол яг нөгөө Сэлб гол дунд голын хамгаалтын бүст орсон гэдгээр хүчингүй болгосон 1200 дугаар захирамжаар. Одоо яг энэ Сэлб дунд голын онцгой хамгаалтын бүсэд одоо давхцуулж энэ газар эзэмшүүлсэн байна. Тэн дээр барилга байгууламж барьсан байна гэдэг дээр л ер нь бол шүүхийн маргаа явж байгаа. За энд дээрээс газар олох гэж болохгүй юм байна те. Тий, одоо яг онцгой яг болно болохгүй гэдэг асуудлыг бас би бол шууд хэлж чадахгүй. Танах ч нөгөө хотын стандартын газар гэсэн. Хот байгуулалт хотын стандартын газар. Энд дээр бол захиргааны шүүх яаж шийдгийг бол би хэлж мэдэхгүй. Ямар ч гэсэн манайхаас их бичгээр тайлбар өгсөн байгаа. Нийслэлийн засаг даргын 1200 дугаар захирамжийн дагуу 29,094 м квадрат газар олгосныг одоо 7,000-ыг онцгой хамгаалтын бүс гэж хассны дагуу одоо энэ архитектур төлөвлөлтийн загвар зургийг бол одоо бүхэлд төтгөлзүүлээ шийдвэрсэн А30 дугаар тушаалгийн 2023 оны хот байгуулалт хотын стандартын газрын тушаал байна. Харин байгаль орчны яамны хараа туулгын сав газрын захиргааныхан усны хамгаалтын бүсэд газар олгосон уг асуудлаар авилгатай тэмцэх газарт хандаад баггүй хугацаа өнгөрч байна. За одоо авилгыг оруулах гэж нэршсэн яваад байгаа энэ Аквагардны асуудал дээр бол авилгатай тэмцэх газарт иргэд байгууллагуудаас бол 2023 онд за 2022 онд ч гэдэг юм уу өргөдөл омдол өгөөд хандсан асуудал болж энэ дээр бол одоо авилгатай тэмцэх газар хуулиар хүлээсэн чиг үүргийнхаа дагуу шалгалтын ажиллагаануудыг бол явуулж байгаа. За бүрэн шалгах ажиллагаатай холбоотой асуудал нь бол прокурорын хяналтанд байгаа учраас юу гэдэг нь дэлгэрэнгүй бас мэдээлэл өгөх асуудал бол одоохондоо бол байхгүй байна. Гэхдээ юу гэдэг яг нөгөө дунд голын хамгаалтын хязгаарлалтын бүс рүү бол одоо ингээд ороод ингээд баригдчихсан. За мэдээж одоо тодорхой хэмжээний хууль тогтоомжийг зөрчсөн асуудал дээр болвол хуулийн дагуу энэ бол арга хэмжээ бол авагдаж одоо юу гэдгийг энэ нөгөө эрсдлийг бууруулах энэ асуудлууд нь бол цаашдаа яригдаад явах бах. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн шүү. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг бол эзэн холбогдогч байхгүй гомдол мэдээллийн дагуу шалгадаг ажиллагаа. Хэрэг бүртгэлт байсан бол одоо энэ ч хаагдах хугацаа бол болцсон байна шүү дээ. Тэгэхээр энэ мөрдөн байцаалтын хэрэг юм шүү. Биш. Дэргатагээс тодруулаарай. Биш байхгүй. Ингээд манай компани нийгмийн дайсан юм шиг бүгд бидний эсрэг ажиллаж байна. Авилгатай тэмцэх газар намайг 2-3 удаа дуудсан, гэрчээр дуудсан. Бүх тайлбар мэдүүлгүүдийг би бүгдийг өгсөн. Чисэн богдуулж танахаас юм нэгсэн тохиолдол нь байд юм. Эсвэл одоо Чисэн богдуулсаар л байна. Чисэн богдуулж л байна. Яста жинхэнэ харин усан парк барьж дуусны дараа магадгүй хэлэх бах те. Ихэнх нь одоо яагаад юм нөхцөлөөс. Эхлээ би усан парк барьмаар. Авилгатай тэмцэх газар дээр бол шалгагдж байгаа гэдгээр нь бол хариуцагч нараас бол тэр эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлыг шалгаж дуустал захиргааны нэрийг төтгөлзүүлж өгнө гэсэн хүсэлт гаргасны дагуу одоо энэ MG Construction компанийн хэмжилтийн хэрэг нь бол захиргааны хэргийн шүүхтэр бол төтгөлзүүлсэн байгаа. Сэлб дунд голын татамт газрын зөвшөөрлөө өгсөн олон шийдвэрийг хүчингү болгуулахаар Улсын ерхий прокурорын газраас бас шүүхэд хандаад байсан юм байна. Энд гэхдээ амжилттай болоогүй. Харин өмгөөлөгчдийн төрийн бас байгууллага олон жил заргалтж тууштай явжээ. Онцгой төрийн бас байгууллага нийтийн ашиг сонирхлын төлөө стратеги өмгөөлөлт хийдэг. За бид энэ байгууллагатай шүүхтэлцээгүй. Бид нэр зөвхөн юуны нийтийн эдлэг газрыг аль нэг компанид өгсөн тий. Тэгээ энэ нь одоо энэ тохиолдолд MG Construction гэж компани байж таарсан. Та ер нь ямар жишг тогтоолгомоор юм бэ? Одоо энэ барилгыг нураалгамаар байгаа юм уу? Эсвэл цаашид бас ийм барилга одоо газар олголт ер нь хийлгмээргүй байгаа юм уу? Ер нь ямар жишг тогтоолгомоор? Хамгийн чухал юм нь энд хууль хэрэгждэг байл гэж. Хамгийн чухал юм нь хууль хэрэгждэг бай. Бид нар
одоо ингээд муу жишгүүдийг хүлээн зөвшөөрөөд болохгүй зүйлүүдийг хүлээн зөвшөөрөөд яваад ах юм гэж. Тэгээ энэ улс чинь энэ нийслэл чинь тэгээд ингээд болж бүтэхгүй ингээд явааж болох юм уу? 70-тай учраас онцгой дэглэм тогтоохгүй гэд гарцсан байхад тэр журмыг хэрэгжүүлээд мэдээллийн санд өөрчлөлт оруулсан бол ийм буруу зураг явахгүй байхгүй юу? Энийг шүүх шийдсэн гэж би танд хэлээд байгаа. 2021 оны 3 сарын 3-нд шүүх шийдсэн. Дахиад яваагүй гэсэн. дээд шүүх хүртлээ яваагүй. Нийслэл өөрсдөө ойлгож байгаа, өөрсдөө алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр байгаа. Дав заалтаагүй, дав заалтаад яах юм? Тийм байна. Бидний буруу байна гэдгээд эдгээр бүгдээрээ сууж байгаад ярьчихж байгаа шүү дээ. Бүр 2004 онд баталсан усны тухай хуулиар 2002 онд баталсан газрын тухай хуулиар одоо 20 жилийн өмнө ярьж шүү дээ. 20 жилийн өмнө хэдүүлээ ус байгаа хэсэг дээр ердөөсөө тийм хийхгүй байя гэд бүх нийтээрээ парламентд баталсан хуулийг одоо тэгээд дагж мөрдөхгүй мөл гэж. Тэнд нэг байшин байна, энд нэг байшин байна, энэ барьцсан юм чинь тэр нь болно, энэ барьцсан юм чинь энэ нь болно гэд бүгдийг ингээд барьцаж хийх юм уу? Тэгэхээр одоо энэ улс чинь тэгээд хуулиа яах юм? Эсвэл хуулиа нэг бүр бүгдийг хүчингү болгож жагаад жишгээд авах юм л та. Энд болцсон юм чи тэгвэл энийг болно гэж үзье. Энэ хүнд болохгүй гэлцсэн учраас энэ хүнд нь ч гэсэн болохгүй гэж хэлье гэдэг. Хамгийн чухал нь ердөөс л юм. За Улаанбаатар хотод усны хамгаалтын онцгой бүсэд баригдсан нийтдээ 8444 барилга байгууламж байд юм байна. За энэний нэг нь л одоо энэ Aqua Garden гэдэг хотхон. Хууль шүүхийн маргаан нь одоо эцэст нь шийдвэрлэгдээгүй байтал хөрөнгө оруулагч нь энэ барилгын компаниуд нь нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан гэж байна. За 650 айл одоо төлбөрөө хүлээж байна. Байлгаж болтгоо, буулгаж болтгоо нэг юм объект хил амтаа эрүүл тэмцэлтэй одоо төмний нүдэн дээр яаж босдгийг одоо бид нэр харлаа. За энэ түүхийг сая өгүүллээ. Тусгай сурвалжлага өндөрлж байна.